За хай бүдэр сайн байна. За өнөөдрийнхөө бичлэгээр болохоор би Frank call хийх чинь. Тэгээ Монголд байгаа найз руугаа залгаж тоглох чинь. Тэгээ юу гэж ярих гэж байгаа гэхээр тэрэлжид байна ирээд аваач гэж хэлэх гэж байгаа. Гэтэ видео call хийхгүй дүрс харчин бол намайг солонгост байгаа мэднэ. Ингээ гэр мэри маань хараад мэдчих учраас дүрсээ нуугаад залгаад үзье. Бан. Ханаа хөө. Хараа өчтөр уцнаасгүй. Манай охин юу гэж? Одоо өнөөдөр дахиад авах юм уу? Үгүй чи хаанаага юм. Гэртээ. Хөөе би тэрэлжид байна. Юу хуцаад байгаа юм? Харин тийм ээ өчтөр Монголд ирсэн. Энэ ямар тэнхүү хүн бэ? Харин нэг залуу тийзээ чи аваад хүрээдэр гэхээр нь тийзээ авахулсан чи шууд хөшгтийн өндөр дээр тосож авангуудаа тэрэлжид хурж ирээд. За. Тэгсэн чи бүр амар хайртаар суугаад энэ чи бүр хэрүү задан болоод энэ чи найзгаа ирээд авчихдаггүй. За тэгээ. Яг хаана очих юм? Болор гээд нэг амралт өгдөн штэ. За. Би тэг гэрийнхэн мэрийнхэндээ ирсэн гэдгээ хэлээгүй. Өнөөдөр танаад очиж хончоод маргааш хөшгтийн өндөр дээр очингуудаа солонгосоос ирлээгээ хэлчихье. Тэгээд за тэгвэл би чам руу хаяа явуулъя заяа. За тийм. Чи тэгээ над руу 2-3 минутын дараа залахгүй бол над руу буцаага залгаарай заяа. Юмыг яаж мэдэх вэ? Би чам руу ямар дугаар руу залгах юм? Чи Монгол дугаар өгөөч. Үгүй фэйсбүүкээр залгахгүй юу? Монгол дугааргүй би буйнд нисгээс шууд тэрэлж тэрцэнгүй ямар дугаартай байх юм? Найз нь бүр айгаад энэ хойно гэрээ хойно гадаагаараа нууцаар ирж байна. Энийг юм уу чи тэгээ ганцаараа тэгээ явж идэг мэдрэлцэн зүгээр үү? Үгүй яах вэ найз залуу насны галт үл. Үхтэй чи. Үхтэй чи залуу насны галт үл. Хүн залуу бол яах юм эргүү мэн. За үхтэй хаа байсан юм бэ? Хасаа чи битээ. За уулчи загнаараа 2-3 минутын дараа буцаага залгаараа над руу баярлаа. За. Йоо. Аврахаас өмнө загнаад байх юм. За нөгөөд чинь буцаага дахиад залгасан. За одоо аваад байгаа. Бэнэ. Хөө энэ амралтын газрын чинь нэрийг мэддэггүй. Хүү цаатараа таа. Тэрэлжид юу н хэдэн амралтын газар гэдгийг. Замбраг үстэй нэ за. Яах вэ би тэгээ энэс яаж авах юм бэ? Сокеш явуулж болохгүй юу? Болохгүй энэ интернет нь гацаад байна штэ. Тэгтээ дагачтэй. Бүжигтэй гацаад штэ. Хөөе би тэрэлж рүү явж явах зам дээр чинь зогсож явах уу? Газараа мэдхгүй юм тэрэлж рүү явах зам дээр ч зогсож явах юм. Тэрэлж рүү чинь явдаг ганцхан зам байдаг үсттэй. Мэлхий ад хүрсэн юм уу? Мэдхгүй байна. Мэлхий ад чи хаана байдгийн юм? Oh my gosh. Одоо тэрэлж хаана интернет нь гацаад байна гэж. Би на бодож үүдэн дээр ресепшн байвал датагаа татчихъя гэж яагаад интернетээс нь авалтаа. Окей энэ чига яг нэг газар л ингээд жоох уцаар ярьж болж ийн өөр тийшээ явангууд утсан шууд тасраад байна. Намралтын газар ч хүн гэж байгаа юм ч тий. Frank call байлаа. Ёо. Яа мэдээж нүтэй. Яа. Гэтэл сууji. Чи одоо намайг те нэг залуу билет авч өгөхөр Монгол явах хүн гэж бодд юм уу? Яа. Тэр багийн бодож өглөө. Яа, бүр амар юм. Яахгүй би тантай. Яна уурлаад уцаад тасалсан.
Ярихгүй би чамтай явуулаад. Охин нь цаана яна баах юм бодох шиг боллоо гинэ. За одоо уцтаж аргахдахгүй болохгүй. Том газрын тэр төм мянган амралтын газраас хаанаас нэг хайж байна. Өстө углын дасуу яах шиг юм бодогдсон тий. Хамаг чөгийн чи тий. Угаас шомкай дуага. Гэтэ би амар парклс чи анзаараагүй Монголд очсон ирцэн эдэр гэж үгээд. Тэгснэ болоргийн амралтын газар гэж хэлэнгүүтээ дараа нь нэрийг мэдэхгүй байна ч гэж. Андаас юм шүү. Бүр ингэж яана гэж бодлоо. Хаанаас гэж олно л гэж бодож ирсэн. Бааг нөгөө ингэж ингэсэн тийм замаар явдаг юмнууд бас зөндөө байдаг ш. Тэ чамайг зам дээр гараад тэрч явдаг зам дээр гараад зогсчих гэсэн чинь эхийн бүжээ тэгээд байгаа. Юу гэх юм нэ? Тэ чамайг чөгийг гэдэг байхгүй. Наа чиг юм үзэсгэлэнтэй чөгийг хаана харсан юм? Зам дээр гарч зогсох юм бол айгүй болол нөгөө чоны амнаас гараад арслангийн аманд оров гэж өөр нэг юм гартал орох байсан баг. За одоо өөр нэг найзаараа тогтөө те. За одоо болохоор тэгээд бас надаа өчтөр урж итэр эднэр зав заагаараад бас найзуудаараа франк кол хийсэн байгаа. Тэгээд тэднэраа ч гэсэн та нарт танилцуулъя. За юу вэ? Тэвэ юу вэ? Тавин сайхан. Ажил дээр юм уу? Ажил дээр. Хүч найз ярих боломж байна уу? Тэрэ. Хүч гинтийн цөм баяжих боломж байна. За, яаж? Тэгээд чамаг жоохон хөдөлгөөнтэй бизнес сэтгэлгээ сайтай болохоор чамтай нийлье гэж бодож байна. За. Бэлгэвч Монгол руу оролцаарай. За. Тэгээ нэг ширхэг бэлгэвч нь 300 төгрөгөөр надад олдож байна. За, 300 Монгол мөнгөөр юм уу? Тийм, 300 төгрөг. За. Гэтэ хамгийн гол нь нэг авахтаа бүтэн контейнераар наавна. Тэгэхээр хэд болж байгаа? Тэр чи яаж захт Монгол хийдэг? Яг төлбөр мөнгөний олол ингээд зохицуулаад эхний ээлжинд авч болж ин л доо хугацаатай. Тэгээ Монголд аваачаа зарах хэрэгтэй байна. За, бодохгүй. За. Тэгээд чи Монголд зарах шансыг нь гарга. Би энэчнээс контейнер бэлгэвчийг ачаад өгье. Нач мар Монгол улсын тэр шиг юм хэрэглээ юм шүү. Я чадахгүй юм багтах шиг. Энэ тэргээд. Юу нэг судлын нэз. Юунд энийгээд байгаа яа. За. Юу заа гэж тэгээд хийх юм уу хийхгүй юм уу? Гэхдээ над чи хараа бас амар сайн тооцоол хэрэгтэй. Яа гэвэл чи нэг контейнерт хідэн хайрцаг орох юм. Тэр хайрцагт хідэн ширхтэй, дотроо хідэн ширхтэй. Тэрний тоог эхлээд гаргах нь чухалгүй. За. Гүй тэгээд тэр чин яадгийн эхний ээлжинд зээлээр авангуудаа тэгээд эхний зарлалт марлтаасаа мөнгө төлчөөд тэгээд тэр нь явандаа зарагдчихлээ нэцтэй. Бэжлээ нэц. Хугацаатай тэгчихсэн. Билүүч хугацаатай гэдэг юм уу? Юу солиороод байгаа яахаар хугацаатай гэдгийг. Тэр нэг онсоор дарцсан байдаг үстэй чи хаалтай дэлгүүрээс ороо би хараадгүй. Тэгээд Монголд бэлгэвч юу н хід гэдгийг хідээр заруул болох уу? Наадах Монголоос асуу би ямар хацаараа мэдсэн. Тэгээд ингэсэн найзаа. Эхний ээлжинд дэжтэй те 5 өөр төрөл байгаа гэж байгаа хгүй яаж ямар ч олон төрлийн тусаараа тэгэлсэн. Тэгээд 5 өөр төрлийн нэг төрлөөс нь 20 ширхгийг 100 ширхгийг хэрэглээд үзгэсэн. Тэос хэрэглэж үзье. Нимгэ зозоо мозоны шалгачи. Арцуус хэлж таарч чи солиороод байгаа юм би. Тэр чинь ингээд дотор нь ус хийхээр чи амар том 5 литр болчдөг үстэй. Тэгэхээр чи арьсмаар хэрэггүй юм шүү. Би ч одоо 10 жил мэлдээ дотор нь ус хийж мэж тоглоход чинь ингээд 5 литр ус мус орчдөг лээсэн шүү.
Тэгэхээр арьсмал хэрэг байд юм уу? Сунгах нэг өөр сунгахгүйгээр хэмжээ бас байгаа шүү дээ. Тэр чинь сунгаад ямар ч хамаагүйд орчдгүй юм найзаа? Үгүй. Тэр юм чинь тэгээд маань ингээд Монгол руу бэлгэвч оруулъя гэдэг тийм. Тэгсэн чинь нэг контейнер бэлгэвч хийчих болох. Тэгсэн чинь бэлгэвч сайзтай байт юм уу гэдэг надад асууж байна. Тэгээд сайзтай л хийж таарч тэгээ би загнаа шүү. Сайз. Ярьчин хэрэг маань ингээд хатш бизнестэй бэлгэвч оруулъя хүчнэдэх хэрэгцээ байдаг шүү. Хуцаад ах ингэж юу гэсэн үг хүн баяжих гад байна ачаа. Баяжхан. Ам жижиг өргөм юу? Өөрт юу? Тэгээ өөртөө хөө тоглоом өнөртэй өнөргөө амттай амтгүй. Амт ямар хэрэгтэй юм бэлгэвчин чинь. Янз янз. Тэр чи хөө янз янз амттай. Өнөр таньтай хүмүүс байна. Өөр амттай сте. Амттай гэж ямар идэх юм уу тэр чинь? Үгүй тэр чи хөө үзэлсэн амттай амттай гэдэг. Үнэр амт шүү. Чи ч ихлээр 100 ширхгийг зур тестлж үзье гэдээ авчаа штэ. Тэгээ над руу явчих би тест нэг үзэдэг. Би хэрэгжилж үзье гэдэг. 100 ширхгийг ихлээрсэн. Тэгээ аван төрлөөс 100 20-20-ыг аваад тэгээ 100 ширхгийг аваад явуулъя гэсэн гинэ. Тэгээд хэрэглээ тестлээд өөрсдөө үзэх гэсэн. Монгол хүмүүсийн сайсанд ямар байна мэн. Тийштэй Монгол залуу малуугийн хийж мэгээ шалгаж үзсэн дээ шиг. Олон хүнд хэрэглүүлж хүмүүсээс сэтгэл авмаар юм шүү. Чи яахс нэг залуутай 100-ыг ингэ хэрэглэж үзэх гэсэн юм аа хайши. Үгүй би чамтай хуугаас 50-50-аар хэрэглэв. Тэгээд 50 өөр хүнтэй биш нэг хүнтэй 50-50-ыг хэрэглэх юм уу? Хоцоо тааштай 50 өрөвтэй хэрэглэх юм уу яах гэдэг. За хай. Юу вэ? 50 сайхан. За. Ажилтаа гам уу? Баа хийгээл дэж. Хөш найзаа. Бизнесийн санаа байна. Гинт баяжих санаа байна надад. Юу аа? Бэлгэвч зарыг. Тэгэд энэчнээс ширхэг 300-аар олдох юм байна. За. Монголд хэдээр зарагдтыг? Тэгэхгүй. Тэр чанга маа хийх гэсэн үг мэдгүй шүү дээ. Миний чихэж хаалаа. Тэгэд нэг ширхэг нь 500 гэж байгаа ч гэсэн бүтэн контейнераар нь зарна гинэ. Тэгэхэд авах даа. Тий. Тэгээ контейнер чихвч борлуулах ажил чамд оноох гээд. Оноох гээд. Тий. Чи юу н тэгээд юм зарахтаа айгуу дайжгүй штэ. Миний найз болохгүй болоод найзтай шахацдаг үсттэй. Ау гэд. Өнөөдөр чи контейнер юм чамд дэлгүүр тааш шахах юм байсан. Үгүй тэгэл яах вэ? Сүлжээ дэлгүүрүүдээр шахах шүү дээ. Тэр гавьяатаа авцсан найз нартай 100 мууг шахаж болно штэ. Өдөрт 3-аар 1 сарын хэрэглээ эдэр гэд. Одон авцсан гавьяатаа одон авцсан хүмүүстэй. Одоо авцсан юм чи одоо хамгаалт хэрэгтэй. Өөрөө чигчэлтэй. Яг тавиад хийчих. Тэгээд өдөрт 3-аар сарын хэрэглээ гэдэг нэг 100 мөнгө өгчиж болно штэ. Тэгэхээр надад айгу боломжийн юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэгээд чи чинь танил тал сайтай юм чинь тэгмээр байна. Хөөе эсвэл найзаа юу яачих вэ? Би нөгөө чамд өглөгтэй байгаа штэ. Тэрэндээ бэлгэвч тооцоод өгчих чамд. Баатар. Тэгэл угаасаа чи намайг энэчнээс контейнер бэлгэвчт нь аваад явуулаад зарах
би өрөндөө чамд тооцоод өгөө зарах хоёр ялгаа авахгүй зархал юм чи ер нь өрөндөө тооцоод өгчий л дөө. Окей. Чи хэргэлдэггүйгээ үсттэй. Чи хэргэлдэггүйгээ үсттэй. Хэрэглэхгүй шүү. Тэгээд хэрэглүүлээ та хүмүүсээ. тэгээд дараа нь асуумжийг бүглүүлээд Тийм. тэгээд кантнер гэхээр одоо хичнээн ширхээ тоо ширхээ гэрх юм аа мэдэхгүй л байна л да. Гэхдээ би болоод бодохдоо тэгж одоо ямар заавал өдөрт нэгийг хэрэглэх юм уу? Өдөрт 2-3-ыг хэрэглэж болох юм чинь дайггүй юм шүү гэж бодогдоод их юм. Арай Нэг хүмүүстэй 100-200 шахчихмаар юм шиг санагдаад байгаа байхгүй. 1-2-ыг авч яах юм ганцхан л өдрийнх ш. Сарын хэрэглээ 2 сарын хэрэглээ жилийн хэрэглээ шашчмаар санагдаад байгаа юм. тэр кантер чинь заахын тулд таньдаг хүмүүстэй өгөөд дуусахгүй шүү дээ. Заахын тулд тэр чинь тэгээд дэглэмөр өгөөр өгнө шүү дээ. Тийм үстэй. Яагаад дуусахгүй? Одоо жишээлбэл би чамд өглөө гэхэд кантер дотор хэдийн ширхэг ирнэ гэж бодоод байгаа юм. зүгээр ингээ бодоход чамд ингээ өглөө гэхэд жил 365 хоногт 365 ширхгийг заяа өдөрт нэгийг хэрэглэхгүй 3 хэрэглэн гэж чамд 1000 өгчөж байгаа байхгүй юу? Тэгээд хүмүүс авахгүй шүү дээ. Яагаад? Өдөр болго 2-3 зөвж явахаар энэ зүгээр нэг мөсөн 1000-аар нь авчил амар юм биш үү? Тухайн хугацаанд аавыг тэгэж 1000-аар нь хадгалаад явах уу гэдээ авахгүй байх. Юу юм нөө? Нөгөө хугацаа нь дууссан хэрэглэхээ болчих юм гэдэг юм бас. Хугацаатай юм уу тэр чинь? Хүмүүс тэгж боддог юм шиг байл шүү дээ. Хугацаатай хаа. Тийм үү. Тэр нь одоо тэр өөртөөсөө цааш нэг 3 жил мэлтэй юм уу 5 жил мэл гэдэг үү гэдэг. Тэгвэл 1000 чинь жилийн дотор дуусчих штеп. Тэр нь одоо юу ямар юмныхын хугацаа хэрэг байдаг наа? Чи яаж 1000 жилийн дотор дуусах гэдэг юм нэг. Өдөр 365 хоногт хүмүүс нөө сартаа нэг 7 хоногт тааруулах юм уу гэж ярьж хахад 1000 дуусгуулдаг. Сартаа нэг 7 хоногт тааруулах юм уу? Өөрөө ч тийм дуусгах. Бүртээ ч чамаа. Тарай бэрэг. Тот мэрэгэн жил дууссан гэж. Тэгтээ тэр 12 хэрэгж байгаа хүмүүс байна уу? 12 сартаа нэг үү? За юу ажиллахгүй юм. Тийм хүмүүс сартаа нэг хэрэгжиж яаж одоо аваад байгаа юм? Тэгэхээр чи мянга гэж яриад байгаа байхгүй. Миний эргэн тойронд чи одонтой хүмүүс дүүрнэлээ ш. Тэгээд тэд нар чи одоо жилд 12-ыг хэрэглээд яаж одоо аваад идгийг. Одонтой хүмүүс. Хүмүүс тийж яриад бодлоо ярьх юм шиг байлаа гэж. Надад энэ сан нэг караа хийж дуусах. Маш хурдан дуусгаад концерт олон жил болсон бас бодлооч шүү. Чи найзуудаараа танаад үгүй гэж байхгүй юм байна. Гэхдээ би найзуудаараа тараа чи найзуудаараа тараа чи болчих юм шүү. Ороо чамчин. Игнэрийн найзууд гэдэг чи юу нэг үстэй. Энийг яадаг хогсон хүмүүс байгаа шүү. Энийг яадаг хог. Энийг яадаг нөө. Эхлээд нөхөртэй хүмүүс ингээд нөхөр мөргөө ихнэргөө тогтсон юм шүү. Ганц би одоо яхаа авахгүй та. Яа, мод баяжгүй байна л да. За, зайлаа би тэгвэл тэр кантнер бэлэвч аваад өрөндөө тооцчих. Найз нь тэгээ тэр чинь хэмжээтэй байдаг гинэ. Хүсвэл найз нь
чамд тааруулаад яг тэр хэмжээг нь аваа явуулчих. Чи юу гэсэн явуулаад тээ эхлээд үзье ямар юм бэ үзье. Тэгээд реклам дээр бас рекламахаар юм байна уу ямар юм бэ? Юу нэг жоо рекламны байж ижил явж штэ. Юу штэ. Тэл татастаж гэсэн яа. За Франкеси. Франкеси маа. Тий. Юугаас солиорсон контент бэлгэж зараа сууж идэв. Жоо контент махтах хань. Юу ихээр махах гэдэг гэж бодож шүү дээ. Ямар мөнгөтэй гэдэг шүү. Юу гэсэн эхлээ явуулах гэдэг бас тэгээд байсчаа. Бас тэр 100-ыг худлаа үнэгүй юм хэрглэж үзгээд. Юу ч 100-ыг явуулчих гээд байгаа маас. Бэлгэвч хэрэгэлдэггүй гэж бас явуулчих гээд байна. Эхлээ үзээд тэгээд байна. Тий, үзээд хий. За тэгээ YouTube дээр чиний ярилцлага орно шүү. Тийм их. Тэчин нэмэгцэн гато юу салараад надчаа хүмүүс аа. Үнэн чи боос бачив. Гэтэ царайч. Зарвайс. Яа. Гугад чинь жирсэн болсон гэрлээ. Юу гэхээд ингэ хэлсэн шүү дээ. Тэгсэн гүрээ. Баалаа байна. Яг гэдэг. Мөн найз чи ингэж хандлт авахгүй бол авахгүй байна. Чи одоо чи найзгаа дэмжиж одоо энэ тэгээд ингэж Франк Холд ороод орхоос ор арга байхгүй YouTube имжлэгэнд орхоос ор арга болсон. Чи хамаагүй яг нэг зөвсөтаа байна чи. Яса. Хамаагүй нэсвч яшиг дараарай. Барна штэ. За одоо нэг дүүгээрээ тоглоотгоо заяа. Ингээд итгэх болоо. За юу. Бантяна. Хүү яах вэ? Би энэ годамжинд байна. Хаанаа мэдгүй байна. Утасны яасан юм. Утас ингээд камер нэвдэрсэн. Тийм үү? Би ингээд нэг гадаа залуутай уулзахгүй юу? Тэгсэн чи машинтаа нэг хөдөө авчирцаа намайг. Тэг намайг зодох гээд хөөгөө би зуцаад уцаа хөдөлчлээ. Одоо чи яах юм? Харин яах вэ? Та байршлаа руу явуулсан. Байршил явж болохгүй байна. Болохгүй нөө. Болохгүй байна. Яах юм бэ? Яах вэ? Би бүр хаанаага мэдгүй өрөөсөн гуталтайгаа явж гин. Тийм үү? Та чи гэрэлтэй байсан ч юм уу янз бүрийн дэлгүүр мэлгүүрч авахгүй. Бүр өдөө хээр газар хурдны зам ам дээр ч юм уу мэдгүй. Уул муул байна. Хурдны зам гэхэд чинийг байх усгуудыг навч уулах юм байна л та. Яах вэ? Үгүй та тийм дээр юм болоод байна. Замаадагаад алхачих уу? Гэрэлгүй газараар яваа нөгөө залуучууд таарч үлээх юм. Харин ингээ жоохон явахаар бас энэ утас нь нэвдэрсэн болов сүлжээ нь орж гараад ах шиг байна. Таны утас? Тий. Тэг ямар болсон юм бэ? Яаж байршлаг мэдэж болдог арга мэд юм болов? Тэг байршлаг мэдээд яах вэ? Байршлаг мэдчихвэл би яаж такси дуудаад өгнө шүү танд энэ. Тэхүү байна. Сонсогч чинь чи уцаа харахгүй байгаа мó? Уцаа харахгүй байгаа мó? Йоо, яасан. Франк Холд байла. Харин тийм хөврэй чиг өгөөдсөн. Би одоо тэгээ гадаа залуудагаа явлаа юу?
Яда цагдаа руу залгах юм аа тэ чам руу залгах хоорд. Би зүгээр утасны чинь дэлгэж харагдахгүй дарагдсан би байсан юм байна гэж бодлоо. Хогси ям. За хэсэг кан зурч гэсэн адреналин ялгаруул чадваа. Юу адреналин ялгарах би багс алгах тийм. За тэгээ бичлэг чи YouTube-д орно шүү. Заяа. Тинчээс хараа. Амар сонсгол мосголтой тий. Хурдны цам гэхэд арай чимээг байна гэж шиг. Хурдны цам гэсэн бол яа удаан тоглох гэсэн чи аяг бол харавчж байгаа гэж одоо болчлаа. За одоо өөрний найзаар тоглох бай. байна. Байна. Гэртээ хам уу? За. Гэртээ л анаас нь. Хүшээ найз нь тэрэлжид байна. Юу солирдог. Харин тийм ээ. Нэг залуу харин тийзэж аваад үгүй хүрээдэр гэхээр нь өчтөр ирсэн. Тэгээд тэрэлж нөгөө хөшгтэй хөндөй дээрээс шууд аваад тэрэлжид хүрээдэрсэн аахгүй юу? Тэгсэн чинь бүр ичээ харагтай зодолтоод бүр бөө юм болоод байна чи найзгаа ирээд авчих. Юу солирдог мөн томтлох. Хоорондоо бүгд орсон шүү дээ. Нэрээ ирээд байгаа. Нэрээ яриад байна. Би бүр зүхтааж гарч ирээд тэгээ яаж хаад миний камер эвдэрсэн камер мамир өгч чадахгүй байна. Тэгээ яг нэг газар л интернет бариад байна. Өөр газар руу явахаар интернет нь унчаад байна. Өөрөөс нь гутал байхгүй. Тэгээ хаана гэж. Тэрэлжид нэг амралтанд байна. Харин яагаад амралт гэж яах юм? Мэдгүй байна. Эсвэл би зам дээр гараа зогсох уу? Төгчөж лэртэл айлцаа ядаж. Би яаж мэдхэвдээ эн чинь тэрэлж рүү очоогүй хэдэн мянган жил болж байгаа юм чинь. Лайц. Сюрприз гэж ярихаар арай барьж гэнэ үгүй юу? Тэгээ би гэрийнхэндээ ирсэн гэж хэлээгүй. Би танаад хононгуудаа маргааш буцаад хөшгтэй өндөд хөргүүлээд хөшгтэй өндөд дээр ирчлээ гэ гэрийнхэндээ хэлчихье. Лайц. Би ямар ч гэсэн юу яагаад хүүг амтолчдыг гарахтаа ирээ за. За хэдэн минут болох юм? Найз нь зам руу алхах чах уу? Би чи тэгээ одоо харахгүй шүү наа. Яаж зам руу алхах болоод тах. Тэгээ би энэ ч нэг газар ингээд өрөөс нь гуталтай зогсоод ах юм уу? Нэмэр сүлдэг энэ тэр хөвчт тоогма. За би ямар ч сүгтэй яагаад. Тэгтээ тэрийг л сарь. Хурданаас. Хөөе. Гуталч. Бацааныг унтуулах гэдэг чинь тийм үү? За тэгж яарэ Франк Холлила баяртай. Мэдрэл муу таахгүй. За нэг иймэрхүү. Гинт өөр нэг хүнээр тоглоё гэж бодлоо. Уул манай энэ найз уул амар загиндаг байхгүй хүүхдээ унтуулах гэж загин чадахгүй ах шиг байна. За сайн юу байна? Юу ах? Шэно. Хөөе хэлээ. Хөөе. Надад нэг гоё санаа байна. За ямар санаа байна? Бизнесийн санаа. За яадаг бизнес шүү. Чи юм зараад байдаг үсттэй. Тэгшин чи. Тэгээд чи юм зардаг юм чинь чамд нүх сүү бай, сайн байгаах, юм зараа сурцсан юм чинь гээд надад нэг гоё санаа байна. Надад нэг chance энэ заяа. Бэлэг зарах. Юу яагаад гэж би энэ ч бэлгэвч надад 500 төгрөгөөр бэлгэвч олох боломж байгаа байхгүй юу? Гэхдээ нэг удаа зарахтаа заавал контейнераар нь зарна гэсэн.
Монголд ч одоо яаж наад чи амар олон төрөл байдаг болсон. Хэдэн төрөл байдгийг? За мэдгүй нэр урсан хүртэл янз бүр нэр дотроо л 7-8 төрлийн юм харагддаг шүү. 5 төрөл гинэ. За 5 төрөл. Тэгээ эхний ээлжинд яг авна гэх юм бол нэг төрлөөс нь 20 ширхгийг 100 ширхгийг өгье гинэ. Тэгээ хэрэглээд тушаад үз гинэ. тэрийг хэрэглэх юм дуршиж Үгүй тэгээд дуршиж үзчих чанар манарын шалгадаг юм шүү. Тэгэхээр чи шалгасан зүгээр хэрэгтэй юм шүү. Үнэр байна, амт байна, юу вэ? Амтаа сайхан юм уу? Бэндгүй. Идэх юм уу ямар тэр чи? Эдгээр байлгүй дээ. Тэгээд хэрэглээд үзэх гээл тэгж юм. Тэгээ би юу ч гэсэн 100 ширхгийг аваад чам руу явуулчих уу? Тэгээд одоо нийлүүлэх бодъё. Шууд автитрол нийлүүлсэн дээрээс ч одоо. Тэгээ наад одоо Монголд чинь ямар бэлгэж хамгийн их борлуулалттай байна? Мэдгүй. Чи яахаараа мэдгүй? Чи айгу буруу хүн ээ. Яахаараа буруу байдгийг? Ямар ч тийм хэрэглээгүй хүнээс асуугаад ах юм. Яахаараа хэрэгэлдэггүй юм чи? Эндээ хэрэглээ. Тэ амт манттай бол ядаж идэж мэдээж ч хөтлө үзэлтэй. Чи мэдх юм байна зүгээр кантинаар бэлгэж чам руу явуулчих юм. Тэгээд зарч чадахгүй яах ингэж нэр хэлж идэх юм уу? Тэгээ бүр болохгүй цагаасаараа бэлгэнд өчөхгүй юу? Тэгээд бид үн чи 500 төгрөгөөр бодохоор ч гэсэндээ бас нийлээ их мөнгө орно доо. Ой наач нэр Монгол бэлэвч хідээр зарагдтыг. Яан зөв наач ч одоо гэтээ ямар байлаад өгөөч би яг үнийг хэлэхэд би 50 тийм юм авах болохоор би үн ханш мэдэхгүй шүү дээ. Хамгийн сүлд авах чи хідээсэ. Мэдэхгүй байна. Хизээ хамгийн сүлд авснаа мэдэхгүй байгаа мó. Хизээ хамгийн сүлд авснаач мэдэхгүй байна. Хідээр ч авснаа санахгүй байна. Хизээ авснаа санахгүй байгаа хідээр авснаа яаж санах вэ? Юу н авч ирсэн юм уу ч юм уу. Тэрийг би авахгүй шүү гэдэг. Тэгээ хий авах вэ? Нөгөөдг нь авах юм уу? Тэрийг коммент авъя. Чи ойрхон ажиллахын дэлгүр мэлгүрлөө ороод асуучаач. Би яг харъя. Ямар ч юм хэлжтэй. Гэтэ бодлоос би буруу санаагүй бол яг нөө одоо ер нь бол хөвчлэн дотроо 3 ширхэгтэй байгаад байдаг шүү дээ. За. Тэгэхээр 3 ширхэгтэй байхаараа Монгол хамгийн хямдхан нь нөгөө мөхөрхий шоолоод байдаг траст ч юм уу. За. Тэгэл одоо сэлт мэлт юу ч үлээ янз янзын гараад ирсэн Тэгээ аль нь хамгийн гоё нэдгийг ер нь? Үгүй чи өөрөө тэгэл траст сэлк мэлк гэхээр нь аль нь гоё мэддэг болоод хэлж байгаа болов уу гэж бодлоо ш. Тэгээд одоо тэгээд бид нар шин минутын чи өмнө хайш мэш юм хүмүүс мэдгүй шүү дээ. Дээр үеийн хүн гэж. Baby had you Үгүй наад чи тэгээд үний судалгаа тэр амттай гэдгийг нь аваад үзээш. Яг амт нь ямар гэдгийг мэдмээр байна. Тэгээд зураг мураг хараад явуулъя заяа. Гэ зургийг хараад амтыг мэдрэх юм биш. Яг амтыг нь үзмээр л биш. Турш заяа. Юу юм надад сан хэлсэн бэ? За Франк эсэ. Франк бэс яма тоглоси. YouTube дээр чиний бичлэг орно шүү. Энд чинь ингээ бичигдэж байна.
Ямар батсан юм. Гайгааха нэр бас дурдаг юм чи гайгааха. Сэлээ. Юу гээл кантнер бэлгэж зарахгаас солиороо явж явах үү зарах юм уу олж ядсан биш. Би наад чинь зарагддаг болоод Монгол хүмүүс ороод тэгээд байгаа үстэй. За түүнд одоо явуулчих уу? Чадна шүү харин ч нэг.